Монгол улсад 1965 оноос эхлээд албан ёсоор улсын математикийн олимпиад зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. Энэ цагаас хойш техник мэрэгжлийн сургууль, ихтэй сургуулиуд, нэрэмжит олимпиадуудыг зохион байгуулах энэ үүднээс бол энэ техник технологийн сургууль бол техник мэрэгжлийн сургуулийн багш сурагчдаа чадваржуулах үүднээс энэ олимпиадыг санаачлан зохион байгуулж эхлээд тасралтгүй 21 жил болж байгаа юм байна. За математикийн шинжлэх ухаан бол бүх одоо шинжлэх ухааны хаан. Тэгээ математик хүн болгон математикч болох албагүй ч гэсэн хүний амьдралд математик үргэлж дагаж яадаг. Математикийн шинжлэх ухаанд хүрээлэх, дурлуулах, математикийн шинжлэх ухаанд одоо хайртай байх, энэ шинжлэх ухаанаар оролдох, энэ хүрээндээ хүн амьдралынхаа явцад маш их одоо хэрэгцээ шаардлагатай байдаг ур чадруудыг олж авч идэг. Миний зүгээс энэ олимпиадад оролцсноор бас нэг чадварыг эзэмшиж байгаа. Мөн бэлдэж явах явцдаа маш их зүйлийг бэлдэж бодсон болох дээр нь миний математикийг харах өнцөг ч гэсэндээ бас өөр болсон. Бид нар болохоор бас яг ирээд олимпиадад оролцоод багш нарынхаа нөгөө сургалтандаа суугаад ер нь жилд нэг удаа л ер нь нөгөө мэргэжлийн чиглэлээр гэдэг утгаараа бас дуршлаг солилцох дээр таатай санагддаг. Манайхаа сумдлахаар нөгөө олон биш ганц багш гэдэг болохоор нөгөө бусад багш нараас туршлага солилцох болчихдгүй байгаа маа асууж явлаа. Тиймэрхүү шаардлага бол аюул их гардаг учраас тэр талаас нь илүү хүү багш нартаа анхааруул зүгээс. Тэгэхээр энэ олимпиад бол нэгдүгээр тул багш нарт туршлага солилцох сайхан боломж, нөгөө талаас бол сурагчдад математик хэрэглэснээрээ чадварлаг борловсон хүчин болоход хэрэг болно гэдгийг бол мэдрүүлсэн ийм олимпиад энэ жил 21 дахь жилдээ тасралтгүй явагдажээ. Энд бол аливаад одоо тэнцвэртэй хандах, аливаад нуцтай хандах, шүүн тунгаах, шинжлэх, бодох энэ одоо зөөлөн гэж ярьдаг ур чадруудыг бодлого бодох явцдаа тэр гаргалгаа гаргах явцдаа бол асуудлыг шийдвэрлэх энэ явцдаа бол энэ ур чадруудыг олж авч байгаагаараа маш онцлог байгаа. Ер нь ингээд энэ жил би оролцоод эх жилээс дахиад манай доод үеийнхэн ч гэдэг юм уу хүүхдүүд ирж оролцсноор манай сургуулийн ингээ хүүхдүүдийн бас төвчин илүү дээшлэх болов гэж бодож байна. За улсын хэмжээнд болно гэдэг нь бол мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв техник технологийн коллежууд бол аймаг бүрт байдаг. За тэр аймагуудаас бол урилгаар ирж багш нар оролцож байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бүх техник технологийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш сурагчид оролцож байгаагаараа улсын хэмжээнд явагдаж байна гэсэн. Тэгэхээр математикийн олимпиад бол мэржлийн болон техникийн боловсролын салбарт суралцж байгаа суралцагчдыг энэ түрүүний хэлсэн ур чадруудыг сургахад маш их одоо чухал үүрэгтэй оролцдог учраас энэ олимпиадыг бид нар энэ 21 дахь жилийн жилдээ зохион байгуулж байна.